За сайн байцгаана уу. Намайг Гантулга гэдэг. Би бригад багтаага цуг Улаанбаатар хотоос гарснаас хойш нийт 2887 км замыг газраар туулаад одоо Говь Алтай аймгийн Алтай хотод хотын төв гудамжаар нь алхаж явнаа. Би бол ер нь өөрийгөө олон талаас нь хөгжүүлээ, өөрийгөө хүмүүжүүлэе гэж бодож хичээж явдаг. Өөрийгөө ер нь болцсон гэж бодож исэн үе ч надад байдаг. Гэхдээ эх орныхоо ийм өргөн дэлгэр уудам гэдгийг хараад таньж мэдээд явж байхад энэ бие маань бол өчүүхэн жижигхэн санагдсан байна. Аливаа зүйл дээр сэтгэлийн амар амгалан хангалуун байдал гэж байдаг. Ингээд явж байхад олон газар орж амжлаа. Өөрийнхөө дотоод мөн чанарыг таниагүйгээс болж мэрэгчлээ буруу сонгох, дургүй ажилтай болох, ажилгүй гэх мэт залуучууд олон байгааг бол би ерөнхийдөө анзаарсан. Тийм, би ч гэсэн 2010 онд хил шинжлэлийн мэрэгчлэр төгссөн. Тэр мэрэгчлэрээ ажиллаж байгаагүй. Гэхдээ надад эзэмссэн мэрэгжил минь миний өөр хийж исэн зүйлүүдэд зөндөө тус болж байсан л да. Гэхдээ би бол мэрэгчлэрээ бол нэг ч удаа ажиллаж үзээгүй. Тэгээд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр миний яг багаасаа эзэмшихийг хүсэж исэн мэрэгжил бол сэтгэл зүйч гэдэг мэрэгжил байгаа. Тийм, хүнтэй ярилцах шиг хамгийн сайхан зүйл байдаггүй шүү дээ. Тийм. Тэрийг шинжлэх ухааны үндэстэй судлана гэдэг бол ер нь бол дээд язгуурын л хүмүүсийн эзэмшдэг мэрэгжил юм болов уу гэж би ойлгодог байсан. Угаасаа ч тийм. Тэгээд энэ жилээс хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд сэтгэл зүйч мэрэгчлэр утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуульд суралцаж оюутны нэрийг дахин зүүхээр болвоо. Яагаад энэ сургууль руу орох гээд байгаа юм бэ гэвэл нэгдүгээрт миний хүсэж исэн мэрэгжил тэнд байгаа. Хоёрдугаарт би залуу байна. Гуравдугаарт гэх юм бол жилдээ олон мянгаар нь үйлдвэрлэдэг чанаргүй сургалт залуучуудад хэрэггүй. Тийм. Тэгээд утга зохиолын энэ нийгмийн ажилтны дээд сургуульд энэ жил шинээр сэтгэл зүйчийн анги бий болж байгаа. Тэгээд хүүхдүүд цөөхөн, багш нар нь олон гэдэг системтэй болохоор эхийг сурж эхийг таних юм болов уу гэж бодсон. Яг ийм сурах орчныг хайгаал явж исэн юм шиг надад санагддаг. Надад өдийг хүртэл бол өчнөө сурч боловсрох боломж бол байсан. Тийм. Гэхдээ одоо энэ жилээс л ингэж зориглож байгаагийн нэг шалтгаан, нэг давуу тал нь сургууль нь өөрөө юм болов уу гэж бодож байна. Тийм, сурталчилгаа хийсэн юм бол байхгүй. Олон юмс хэлснээрээ би мэдчихээн гэдэг шиг. Надад бол одоо яг ингэж конкурс болж байгаа энэ хүүхдүүд мэрэгчлээ сонгож байгаа, сургуулаа хайж байгаа энэ цагт нь бол хэрэгтэй мэдээлэл хүргэе гэдэг үүднээсээ л ингэж ярьж байна. Тийм, тэгээд хүн өөрчлөлтийг шат болгон дээр байдаг гişгүүр болгонд хийдэггүй. Тийм болохоор өөрчлөлтийг одооноос эхлээд хийх ёстой, өөрсдөндөө хөрөнгө оруулалт хийх ёстой. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.